Тэгээ ер нь бол миний хувьд буруу ах л гэж бодож байна. Нөгөөд нэг багш мэрэгчлээ хүмүүсийн чинь нөгөөд нь юу н одоо чанар нь бүр жил их тусам муудаад байгаа гэдэг жааш штэ. Одоо тэгээ бүр төлбөрийн ингээд юу чих юм бол бүр муудах гэж би бодож байна. Энэ болохоор зөв миний бодол байхгүй юу? Яг багшийн мэрэгчлэр төгсөж байгаа хүмүүс нь айгу чанартай төгсөгч нь багасаал тэгсэн болов гэж бодсон штэ. Тэгээд яг судалгаа хийж үзэх хэрэгтэй болох л та багшийнхаа цалинг нэмэх хэрэгтэй мó эсвэл оюутнуудыг хөнгөлөх хэрэгтэй мó. Яг цалинг нэмвэл би бас арай үлдцтэй яг тэр үнэнд мэрэгчлэлтэй илүү үн цэнтэй болох болов гэж бодож байна. За миний хувьд бол яг энэ боловсролыг ингэж үнгүү болгох нь бол яг боловсролыг үн цэнгүүдүүлж байгаа болов гэж би бол бодож байгаа. Ер нь яг боловсролыг бол яг мөнгө төлж тодорхой хэмжээний ингээд өөрөөсөө үн цэн гаргаж иж сурвал илүү үр дүнтэй байх болов гэж бодож байна. Тэгээ миний хувьд бол тэр бодолтой болохоор ер нь соёл урлагийн байгууллагын үнэлэмжийг л дээшлэх нь чухал юм уу гэж бодоод байгаа. Тэрнээс бол сургалтын төлөвлөрийг хөнгөлнө гэхлээр бишээ бас л нэг талаасаа бас сөргөл юм харагдаад байгаа байхгүй.